Daydream Awakening. Сайн байцгаана уу? Жинлүүрийнхэндээ зориулж уншлагаа хийх чинь. Тэгэхээр өнөөдөр шинэ сартай өдөр. Тэгэхээр энэ ойрын хугацаанд ерөнхийдөө өмнөх сар маань болон энэ ширс сард ямар зөвлөгөө, ямар үйл хэрэг жинлүүрийнхэнд баан тохиолдож байна вэ гэдгийг хэвлээ харцгаая. За, жинлүүрийнх маань хөтрүүд гараад ирлээ. Тэгэхээр маш их swords гарч ирсэн. Энэ бол яг оюун ухаан болон бусадтай харилцаа гэлтгдэг үзэр. Жинлүүрийнх нь маань ерөнхийдөө айгуу тийм бусдын хэрэгшээлт гэх юм уу да, ерөнхийдөө бусдын эв найрамдлыг хангах хүсэлтэй байдаг болохоор хаяа өөрөөсдийнхөө бодож байгаа, сэтгэж байгааг илэрхийлмээр байгаа зүйлээ шууд чөлөөтэй илэрхийлж чадахгүй дотроо ингээ хадгалаад бусад хүмүүсийн үгэнд өртөөд байвал яг энэ цаг хугацаанд та өөртөө маш ихтэйгээр хэлмээр байгаа юмаа хэлээд өөрийнхөө байр сууриа илэрхийлээд за магадгүй таныг өмнө нь ингээд төвчээртэй чимээгүй байж хат чинь маш их үгээр бөмбөгдөж байсан бол тэр ингээд чимээгүй байдлаасаа ерөнхийдөө шууд гарч ирээд өөрийнхөө хэлмээр байгаа зүйлсүүдээ бүх хэлмээр байгаа хүмүүстэй илэрхийлээд өөрийгөө хамгаалаад өөрийнхөө байр сууриа чөлөөтэй шулуухан илэрхийлэх тийм хүч танд ороод ирсэн байна. Тэгэхээр та үүнийг энэ цаг моментыг ашиглаад зүгээр гоё шулуухан чөлөөтэй зоригтой дайрах хэрэгтэй. Магадгүй ийм шудраг бус санагдчихсэн зүйлс байвал тэр шудраг тогтолцоог бий болгоод дургу хүргэжсэн зүйлс байвал тэрийг илэрхийлээд таны нүдэнд ингээд магадгүй ойр орчмын ингээд бүлэг хүмүүст ийм болох ёсгүй би яригдах ёсгүй ч юм уу эсвэл ийм ямар нэгэн хүндээ ийм шудраг бус хандаад байвал та тэр хүнийг хамгаалж орж ирдэг тэр шудраг ёсог тогтоодог хүн нь байж тахаар хүчтэй, ухаантай, хурц өгтэй байж тахаар тийм үе байна. Сэтгэл санааны хувьд бол та маш гоё тийм итгэл дүүрэн бодож санаж исэн зүйлүүд чинь гоё бүтцэн таата сайхан мөч байна. Тэгэхээр та энэ бас хүчийг, сэтгэлийн хүчийг ашиглаад дараачийнхаа бүр гоё томоор мөрөөдөөд, бүр гоё томоор төлөвлөгөө гаргаад энэ хүчийг ашиглаад дараачийн сайхан үе шат руугаа бас ингэж орох боломжтой маш их сэтгэл санааны эрч хүч, дотоод итгэл тийм сайхан мөрөөдөл нь бийсэн тийм цаг үе байна. Гэхдээ бас нөгөө нэг өөртөө цаг гаргах хэрэгтэй. Өөртөө ерөнхийдөө ингээд жоохон амралтын цаг өгөх хэрэгтэй цаг үе байна. Тэгээд таны далд ухамсар болон зүүд мэдрэмжүүд бас маш гоё сайхан сэргэж байгаа. Та түүнээсээ зүүднүүдээсээ магадгүй мессежүүдийг авах боломжтой тийм бэлгийн маш өндөр эрч хүч мэдээлэл авах ингэж холбогдох боломжтой цаг үед байгаа юм. Тэгэхээр таны жишээ нь дотор төрж байгаа мэдрэмжүүд та итгэх хэрэгтэй. Ямар нэгэн тийм шудраг бус зүйл танд орчин тойронд чинь байгаа мэт санагдчихвэл та тэр өөрийнхөө оюун ухааны, өөрийнхөө хэл ярианы харилцааны ур чадваруудаа ашиглаад шудраг усыг тогтоох бүрэн тийм эрх мэдэл бүхий байр сууринтай очсон байна. Тэгэхээр нэгт өөрийнхөө далд ухамсар болон өөрийнхөө тэр мэдрэмжүүдтэй итгэхтэй хоёрт өөртөө жоохон юм амралтын гоё сайхан хийх дуртай сэтгэл чинь гоё амардаг, тайтгардаг, цэвэрлэгддэг тийм зүйлүүдээ магадгүй агаарт гарах ч юм уу өөртөө тийм гоё self care зүйл хийх гэх мэтээр өөрийгөө баярлуулад өөрийнхөө эрх мэдлийг ерөнхийдөө бусдад гоё тогтооход ягаад гэвэл та яг маш их тийм шудраг ёсыг тогтоох эрх мэдэл бүхий маш хүчтэй газар байна. Тэгэхээр та энэ моментыг ашиглах юм бол ерөнхийдөө өөрийнхөө хүчийг ч гэсэн бүр илүү гоё
өөрөө өөртөө одоо ил тодорхой болгосноор та тэрнээсээ бүр илүү өөртөө итгэлтэй болж энэний араас та тэ арай гоё левел агцсан, арай бүр юм хөгжсөн, тэлцсэн тийм хүн юм байна гэдгээ ерөөхдөө өөрийнхөө хүчээ гоё мэдэж авах боломжтой цаг үе гэсэн үг. Тэгэхээр энэ цаг үеийг бас ашиглаад өөрийнхөө хүчтэй итгээрэй, өөртөө бүгэрэлцээрэй. Үгээр ингэж одоо сэлэм зоож зогсоох хэрэгтэй байгаа тохиолдол үг одоо хүмүүс те нөхцөл байдал байвал та шууд сэлэнтэйгээ зоригтойгоор урагшаага тэмүүлэхэд бол таны одоо тэр хийх ёстой үйл хэрэгчин юм шүү гэж бас хэлье. За тэгээд баяр хүргэе энэ сайхан цаг үеийг гоё аль чатгаараа ирч хүчтэйгээр ашиглаад өөрийгөө гоё хаалаад зүүднүүдээ манаад те мэдрэмжүүдтэй итгээрэй. Баяртай.